Юм яхаар бүрийнэ далтаад байгаа байхгүй тий. Сайн уу? Нүрээ. Юу баахгаад баачт. Зөндөө олгон гэж. Аав юм. Эмээгээ гаргаж өгөх өмнөхөө. Эмээг сайн монголчуудаа. Гой. Юу вэ да? Гой миний өөр. Ингээ агаа айгу хайртай дүү. Миний Орол нь буур ашцсан юм шиг байна. Ингээ хөшгөтөр хаачгаа гайгүй тий гэрэлтүүлэг юм. Яаж юм гой залуугаараа байгаад байдгийм бэ гэж асуу зөндөө хүмүүс асуусан байна. Ивэдээ Яаж юм залуугаараа залуусайхан чадаж харагдвал гоё юм тий. Юу яаж энэ залуу байна вэ гэхээр мэдээж ус маань ингээ буурлаж байгаа. Ганц нэг ингээл буурлаас гарч ирээл байгаа. Одоо 8 жил будаагүй ус гэхэд энийг ингээд ээж нөгөө кофений хандаа нэг минийгээр эдгээр өмгөө амгалаа нэг буцалгаад байгаа зү ээж нь. Тэгээд үсээ ингээд шавшаал төмөсний айснаас энэ хаяхгүй байгаа зү. Нэг бодлоо жоохон тэр нэгээд энэ тэнд явахаар хүүхдүүдтэй жоохон юу аваад идэм ингээд ноош тараа яваад идэм аюу эцэн Монголд гэсэн нөгөө гэрэлтэй гэдэг. Ээж энэ одоо энэ юу вэ? Энэ юу вэ гэдэг. Аюу болгоно ингээ баах юм тэрэг. Яг яаж байгаа юмнууд ингээ тийм оож байгаа ээж нь тэрийг энийн толгоо одоо энийн биендээ төрөх нь өдрөө. Булан гаргаж өгсөн шүү дээ ээжтэй энэ дээр тийм юмнуудаас их чинь ингээд нөгөө тэр нэгээд дандаа нөгөө өөр юм байгалийн гаралтай юмнууд гэдэг байхгүй байгалийн дандаа хамт бэлдээл. Тэгэл жоохон стресстэй ядраал ирэнгүүт нь биендээ нөгөө хандаад үргээд гарчгүйгээ хөлрөөд айгуу гоё болчихно тий. Тэгээд нүүрэндээ болохоор ингээд нэг коконитийн тоос, нэг кастрийн тоос, витамин Е энтриг ингээд нийлүүлээд нэг юм зуураад нэг юмнууд хийгээд тавьсан байгаа сте. Тэгэл тэр мэрийгээ түрхэл тэгэл яаддаг шүү дээ тий. Тэгэл бүжгээ гээл илүүдэлчингөө хүндээ ер нь илүүдэлчингөө гоё стресс яг мэдээч чинь 50 настай би чинь ингээд юу гэл нэг ийм ингэсэн байж гэж тий чинь. Ээж ингээд баг зэргийн мөрчлөө ганц нэг гарч иж байгаа буур бусмсан би дуртай. Тэгээ өөрөөр залуухан байна гэдэг чинь тэгэл ер нь хөдөлгөөнтэй зөв үдэл тий. Ээж нь бол ер нь өдөрт яг гэхдээ өдөр болгон гэж мэдээж 1 цаг 2 цаг гараалгүй гэдэг тийм сэтгэл зүйн хүнд ихлэ байхгүй шүү дээ. Ядаж ингээл өдөр болгоныг тий хогоо шүрдэж явахтай хүртэл тий. Өглөө босоод найр дараал бицсгаар сууж явахтай хүртэл ингээл үзэн хадсалыг хийгээ. Ингээл яг ингэж л яг байдаг байхгүй юу? Баян хөдөлгөөнөө ер нь баян хөдөлгөөнүүдээ тэр чинь нөгөө нэг их багтаа биш юм билээ. Зүгээр бүүцэтгэлтэй. Жишээ нь би хүзүү ингээл амар хөшөөл гэдэг ээжнээс амар өвдөлтсөн юм нэмэр одоо ингээд гад өвдөхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэд би ингээд айгуугаа ингээл 8 удаа гэж хийгээд манай бүжгийн эмэл чинь 8 эмэлэр явдаг байхгүй. 8 удаа 8 хурдан явдаг ч юм уу эсвэл 1 удаа 2 хурдан ч гэдэг юм алхтад байдаг болохоор яг тэр хэрэгэл ээжнээс 90 минут хасах гэж тэгээ явцдаг. Тэгээд айгуу хөөрхөн гэлээс та bara амьсгалж байгаа амьсгаа бүртэл ингээл айгуу гоё. Тэгээд ер нь гоё сайхан байна гэдэг бол зүгээр бодлоо. Бац болох хэрэгтэй байлаа. Тэгэхээр бодолд суудсан дахинд кодлогдсон юм чинь нэг юм идэх гэжсэн ч гэсэн хамжихтай болдог байхгүй юу? Өдөр болгон пицца идэх идэгсэн шүү дээ. Байж л идэх гэдээсэн бол за үгүй би сард 1 удаа ч гэдэг юм уу те. Бүр болвол 2 удаа л идчихэл за гээл. Тэгээ би дараа нь тэрийгээ би тэгээ бохирлоо тэгэж дагаад гаргаад хайчих чаддаг аргатай болцсон юм чинь гэж ээж нь боддог болсон байхгүй юу? Монгол нь. Тэгээд айгүй гой за болж игэл ер нь тэгэл өглөө босон гутаа нэг юм ер нь ингээд юу штэ айгүй гоё зөө эрүүл хоол идэн гэдэг чинь тийм амар их мөнгө ороод мэдлэг ороод шаардлага байдаг юм билээ. Одоо жишээлбэл ингээд Монголд харж байгаа байж байгаа. Өдөрт нэг 3 шар харж байгаа тийм ээ. Нэг атгахан үзэн. Тэгээд нэг 3 юм хасарваа заяа. Тэгээд тэрийг ингээд нэг 500 г усанд сайхан хандлаад уучихтал тэр ингээд бид хэдий гэж дотор зэрлэл анти. Нэг антиоксидант ярина. Тий ингээ авчихна. Тэгэхээр айгүй гоё зүг хооллцоол. Тэгэл өдөрт заавал ингээл одоо фитнес рүү явах гал цаг зав хэцүү шттэ тий. Гэртээ нэг яадаг юм стане гоё алхалтууд ингээл хийгээл ингэж мэгэл тий. Гоё өсвөл хийгээл. Бол YouTube руу ороод тий гоё юм дагаад бариагаа хийчих. Тий. Өсгөөчүүд мөн. Биеэ хөдлөж ивэл одоо ямар шийднээс яа. Тэгээд эхлээ чинь зэрэг нөгөө амар хурдлах гэдэг шаардлага байдаг юм билээ. Энд дэр нэг ингээд анзаараад байгаа. Тэгэл ингээд ээжийнх нь би чинь ингээл одоо нөгөө яг тэр нөгөө 20 зэрэг ирж гэртээ байж байгаа л ерөнхийдөө яг нэг 3 хил нэмсэн. Америк техник ондоо шүү миний хөө. Америк дээрээ нэг сарын дотор жин нэмэх Монголдо хоолн сэдэж байгаа жин шал 2 ондоо байдаг. Монголд гайгүй байдаг байхгүй юу? Монгол би очиод 5 ил хайсан шүү. Тэгэхэд Америкт ирэхээр бүрөөсөө зүгээр болж бол би ингэ гэдэг байгаа. Тэгэхээр би энэ хоол хүнсэнд аягүй хүч байна гэж бодоод байгаа байхгүй юу? Нэг ялгаа маханд нь тий. Маханд бас нав байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би ч нэг мах аягүй хийдэг байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт ногоо идэхээр гайгүй, жимс идэхээр гайгүй заа. Би тэгээд бодсон байхгүй юу?
мах хүртэл ийм байх гэж те бид нар ямар хувь тавилантай ямар азтай хүмүүс вэ? Миний Монголын 5 уушин малч ингээл тал нутагт бэлчээл те 5-6 мянган төрлийн эрдэс те амин дэмтэй эрдэс шил тижээлтэй тэр ногоог идчихэдэг болохоор бид нар тэрийг идэхлээрээ ингээл яг нэг хүн юу иднийг тийм болно гэж юм баггүй юу? Тэгэл ингээл болчин шөрмөс ингээл чангаал ирүүлжээ ингээ явчихдаг байхгүй юу? Тэгэнгүүт энэ дээрээ яг адилхан юм шиг би мах идэггүүт би яг мах идээ. Энэ дээр яг махнууд амар өдмөр. Тэгэнгүүт нөгөө хөрнүүд нь ингээд зүгээр л итгэл зориултай тэр хөрнүүд зур зогсож л байна. Нэг юм нарийнхан юм төмөр шиг юм. Тэг ингээд уртаа төмөр ингэж явуулаад дээр нэг баахан корн. Тийм хөрлөг нөгөө бидний мэдүүлээд тэгэл хэдүүлээд таргалуулаад тэгээд тэр стресс тэр амтан яаж зарж амдаг юм бүх энэ бэлтгэж байгаа мах юм байгаа байхгүй тий. Тэгээд уг нэг сайхан амттай юм л та. Тэгээд нэг сонж ихэрлээ амтчих байхгүй тий. Тэгээд надад яг тэгж бодогдсон байхгүй. Дээр нь тэр мөн амтан чи айгаад тий. Амт шиг тийч амьд Монгол шиг тэгж гоё ингээ хашигдсан гэсэн тий. Ийм эрхчлөөтэй байхгүй. Стрессдсэн, ядарсан, зовцсон гэдэг байгаа байхгүй. Заавал айгүй заавал. Тэгээд яартай байлээ. Энэ орны одоо нэг усын нуувал ёсын даг гэж үг байгаа юм чи. Яартай байлээ. Тэн хайрангой хөдөө ом хүмүүс. Тий. Борцныхаа жороо оруулъя гинэ. Борцны жороо. Тий. Яг ээж нөгөө ингэсэн. Яг энэ дээр би ингээ айгүй хөөрх юм яриад байгаа. Надад 11 сарын хэдэнд нөгөө Монголд төхөөлөөрөө тогтоолоо. Тэгэл би яг бодсон байхгүй. За нөгөө ганц нөгөө кап авч стад жаргалаа өстө олдог нөгөө бүжиг маань зогсчлоо. Тэгэл ерөөс яг гэрээ хараад орж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь л ээж нь бодсон. За ерөөсөө л байгаа юмараа л гоё эрүүл зүй хаалж үзье. Би ээж нь нэг юмэг энэ өөр дээр дурчаад бусад айгуугаа илжих гээд байдаг байхгүй юу. Ямар тэр хэрэг гоё яасан энэ гэх гэсэн тэрэндээ тэгэлж эндээ гэлж гэдэг. Тэгсэн чинь энэ obvious байгаа штэ тийм oatmeal одоо нээж хүн борц гэдэг obvious. Яг одоо манай монголчууд аягаа зөв эрүүл хэрэглээ хоолны хэрэглээ аягаа мэдээд энэ obvious-ыг ингээд одоо хэрэгэлдэг болоод байгаа. Гэхдээ яг ингээд борц хийгээл юу гэдэг тийм цовын гуйл бэлдээл ингэж бас хараахан зарим ихэвч мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд би охиндоо бас нөгөө одоо чинь юу штэ нөгөө яг нера биетэй байгаа яг жинхэнэ сүүний үйлдвэрлэл хийдэж байгаа болохоор нөгөө өмнө үлгэлэр дээр грант дээр гэж цагаан гол хэдүүлэх бүр дэлбэлээ хийсэн байхгүй санагдав би. Тэгээд би яг за ерөөсөө энэ борцог ерөөсөө овёосоор тэгээд масл жоохон маслыг бас бид нэ транзит тос гээд баг хийгээд байгаа байхгүй чинь. Тэгээд коконитын тос тэгээд жоохон бор илсэн чихэр. Тэгэл нөгөө ингээд яг ингэж хийдэг байхгүй одоо нөгөө би сүү тарг хоёроо нийлүүлээд за тийш би 1 литр сүү тарг хоёр нийлүүлээ те 500 г тарг 500 г сүүг нийлүүлээд бодох чинь заа юу. Тэгээ эссэн тарг байл бүр гоё амьд бактери үүснэ гэсэн байхгүй. Тэгэнгүүтээ би тэрлүүгээ бараг би 700 г юу юм. Бараг нэг хил 500 г бараг заа юу. Обёсоо хийгээд тэгээд хэрвээ тэр ингээд дэвтэн гэхдээ ихлээд юу яа хил 500-аар бэлдэж тавьчаад 500 г-аар хийхэд чинь ингээд нөгөө магадгүй нөгөө юу штэ. Би нөгөө баримжаагаар хийдэг нь мэрэгжил нь болохоор манайхан ч баримжаагаар хийдэг болохоор тийм энэ дээр яагаад нушаад байна уу гэхээр одоо ингээд 1 литр юугаа бэлдээл дээрээс нь овёсоо хийгээд байна. Тэгээд идэвтэн штэ. Тэгвэл арцаагаад ингээ сагчуудаа бицүүлж штэ. Дахиад юм нэмэх болно байхгүй шингэн нэмэх болно байхгүй юу. Тэгээ ингээ нөгөө ч гоё дэвтчихэн. Тэгэл дэвтэгээл цаг хэрэгтэй дэвтэж агаал тэгэл гоё маслаа хийгээл тийм Монгол масл идмээргүй байвал гоё шар тосоо хийж олно. Тийм сүүлийн тос хийж олно. Монголд болцдог бүр гоё штэ эрэг тоснууд нь коконитын тосны оронд сүүлийн тос. Тэд нар бол их биш заа юу. Жишээлбэл би 2 одоо 1 литр югаар чинь 2 кг болцоох гэж байгаа байхгүй. Тэгээ айгу арван болдог, айгу уяг болдог. Тэгэхээр би тэрэнд нэг за нэг 50 г масал 50 г сүүлийн тос 50 г шар тос хийгээл болоо. За тэгээд нэг 100 юм уу 150 г го чихэрлэг идмээр өнөөс чихэргүй идмээр өнөө тэрнээс шилтгаалаад сахар ягээд болоо өөр ямар ч орц хэрэггүй. Тэгээ ингээ нэлцаац нөгөө юмнууд ингээ хийн штэ. Тэгээ нэг нэлцгэр болож туг нэгэд үзүүлсэн бол тэгээ гоё хийж байгаагаа. Баатаж явахтаа мишиж амжиг байхгүй. Тэгэнгүүтээ дээрэс нь бүхэл үрийн гурилаа 2 дугаар гурилтайгаа холиол төрүүлж заа гэсэн байхгүй. Тэгэл гоё зуурлаа болоо. Тэгээд тэрийг энэ 30 минут амраагаад яг нөгөө гоё ингэж илтгэхдээ нэг хуруу зузаан илтдэг штэ. Айгу амархан байхгүй. Тэгэнгүүтээ гоё ургамлын сайн чанарын тос авах хэрэгтэй муу биш. Одоо олиана ч юм уу Монголд бол тийм шүү дээ. Би бол энд олианс шараад байгаа байхгүй юу. Тэгээд нөгөөдхийг айгуу гоё ингэж өөрөнгө ингэж илдээл ингээд хуруу шиг савхан. Тийм байх тусмаа илүү гоё болдог байхгүй юу. Эсвэл ингээд нөгөө манай монголчууд чинь ингээд дөрүүлжлээл зүсээд ингээд мошгоц шашаад хийдэг шүү дээ. Тэгэх хэрэггүй. Аяг тос орно.
хэмжээгээрээ тосоо угаад идэв юм билээ. Өөчмөл болохоор. Тэгэхээр үзлэндээ залуухан кул мундаг юм аа шүү гинэ. Тэгээ заавал дамжуулж өгөөч. Ямар хөөрхий. Маш их баярлалаа. Тэгээд нийтийн цэнгийн бүжиг юм буян л гэж би шууд боддог. 1-8-т. Тэгээд хүүхдүүдийн минь 1-8-т хүүхдүүдийн минь буян. Эмээ болоод л би хөгшөрөхгүй өвдөхгүй байх ёстойгоо ойлгосон байхгүй юу? Содагч зөндөө сайн хоол иж өгсөн юм гэнэ тэгсэн. Оо баггүй бондох болсон. Хэрэг тавьж гинөө гэж. Тэгээд яг хоол иж штэ. Тэгээд их хүний нөгөө хоол гэхээсээ илүү нөгөө хүүхд чинь ингэдэг юм биш штэ. Одоо ингээл том болцсон гэдгүй юм бэ. Ээжтэй нэлхаараа өөрөө бас ингэ нэлхараад идэв юм ээжтэй ирэхлээр ээж хангараа одоо идэл айгүй хөрхийг нэлхэх шиг. Тий. Тэгээд тийм ээж нахнаа харахаар ер нь өмнөх хэрэлтүүдээс идэдэг гэсэн чинь айгүй хөрхөө. За ээж угаасаа одоо ингээл явчихгууд нь би буцаалч ингээ буцаал бариад авчиж иднэ гэдэг. Тэр нөө гой цай манай Монгол нөө цайвын дээр ингээ сүтэ цагаа хийгээд идэх ёо. Кичнээ гоё гэж санана тий. Тэр ганц тэр бол яг тэгж би бондоолгосон шүү дээ. Тийш. Цайвыг л ийжтэй цаа шинжээг бол амар боцтой ирсэн. Тэгээд нэг тэр үчи борцоо хураалгаагаа аюугаа ороод ирсэн болохоор зүгээр алсан тэр нэр борцтой бол борцоо гаргасан. Тэгээ сая бол байхгүй борцоо оруулагдсан. 6 айл борцоо. 6 айл борц бараг 7 хогийн савсан. Биггүй те. Байхгүй нөгөө овьёостой борцгороо ногоотой шилэр бүгдээ ачиж байгаа байхгүй тий. Тэр ингээ мэддэм байх. Яг нөгөө тий нөгөө хүн чинь ер нь хамгийн нөгөө эрүүл мэндийн тест чинь бэлгүүсэн юм лээ. Ээж нэгээр уншижсэн байхгүй гэсэн чинь эмэгтэй хүн 80 см, эрэгтэй хүн 90 см гэж байгаа байхгүй бэлгүүсээ хилэн дээр гарч зогсоол сэтгэлээр унаад байх юм уу эсвэл баялаад авах биш юм билээ заа юу. Бэлгүүсээ л хэмжээд байх хэрэгтэй юм лээ. Оо би өөртөө 60 см бэлгүүстэй олноо. 80-аас дээш гарвал би эрүүл мэндийн асуудалтай илүүдэлжтэй бохирдлолтой болж байгааг гинлээ шүү гэл ойлгочих хэрэгтэй юм билээ. Тэр охиныг харсан чи бэлгүүс нөөрх нэрх байгаа байхгүй юу. Тэгээд масаараа тий мэдэн тэмэр найз хүн битэр цаа бүжгээ дараа явжсэн. Бороо ороод тэнгэр дуурал бүжгийн готл моталтай заа хотод банаараас хаяа бүжгэрээ орж. Тэгээд тийгээд оролдог гэж тэгэж. Тэгсэн чинь нэг юм тэнгэр дуурал галгаал гэсэн чинь яг нэг юм шонгийн модны дор галын утас унжсан байсан. Хөөе хоёул энд тогтоо утасаа ил яахан би хөөх нэг энэ колор чинь нөгөө бүжгээ хөөж яжаад нас орсон байлээ гэж. Хүү ярин шүү тамина бол амар амтай. Хол юу гэнэ? Тий. Яг тэгж ийш нь боддог байхгүй юу? Хөөх нөгөө энэ колор чинь бүжгээ хийж аваад хөөхий бурхан болсон байлээ. Бүжгийнхаа талбай дээр гэж яриасаа яадгийн. Ой. Бүжгээ. За халан байна гада тий. Амар цаа юм уу? Тий хадан байж явлаа. Миний хэл юу? Миний сайн. Бэрэнтэн хүүхдтэйгээ байлаа тий ээжтэй хамт. Татгшаарнаа юмнуудаа яа. Here they come. They did it. Wow. That's what just happened. What? Got my COVID vaccine. Good job. Wow. How was it? No, it didn't really hurt. How was it, Claire? She was so shocked that it was not actually that painful. Oh, it's not that bad. What? She was so scared of this arm. It's in that arm. It's in my leg. It makes you weak. And to tell the backside, I always like this. What? I saw I got my vaccine. 진짜요. Two chocolate eggs. 3 chocolate eggs. I want this one. Вакцины гэсэн өгтө шоколад эгээр шагнуулж. It's actually so cute because look at this. So cute. So that's why. Everybody wants the green. Everyone Okay, wants the let's green go. cute one. This way. But the green one's cute, right? Нэг шиг өндөг хэцээ амиргүй. Right? Yeah. We play. Trade for the same. We play. You trade. He's so cute. Yes, that's a big one. Yes, he's just so sweet. He talks to his daddy. Yeah, what would you like to say, huh? Do you have something to say? Oh, yeah. Okay, go ahead and say it now. When we wake, hear the birds and see the sun. That is a yes. Things are done.